хөдөлгөөний дүрм гэдэг маань манай ард нийтийн Улаанбаатар хотын Монгол Улсын хэмжээнд байгаа нийтлэг одоо асуудал юм. Замын хөдөлгөөний дүрм сайн байснаар эсвэл одоо олон улсын хэмжээнд одоо нэвтэрсэн тэргуун туршлагуудыг нэвтрүүлснээрээ бид зам тээврийн осол түүнээс өрсөлдсөн сэргийлэх, замын хөдөлгөөн, замын төвчрэл, замын жолоочийн сахилга хариуцлагагүй байдал, зөрчил гэмтлээс урьдчилан сэргийлэх одоо ийм үр дүнтэй ажиллаа. За миний хувьд одоо судлаач хүний хувьд хэлэхэд замын хөдөлгөөний дүрмийг зөвхөн одоо хууль дүрмийн актыг чангатгаж одоо зөрчил үүсгэсэн жолоочд үүсэх хариуцлагыг нэмэгдүүлснээс гадна мөн одоо инженерийн болон техникийн шийдлүүдийг одоо давхар цуг олгож одоо хоёр талаас нь гэдэг юм уу одоо ингээд нэгдсэн байдлаар олуулаа ингэж хийх нь одоо замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт замын үнэтэй холбоотой замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал үр нөлөөтэй гэж боддог. Энэ жил 2025 онд бол замын хөдөлгөөний дүрмийн 100 жилийн замын автотεύрийн байгууллага үүсч өгснээр бас 100 жилийн болж байгаа. Тэгээд энэ ойтой холбоотойгоор эрдэм шинжилгээний хурлууд одоо судалгаа шинжилгээчдийн уулзалт олон ажил одоо зохион байгуулагч байна. За замын хөдөлгөөний дүрмийн 100 жилийн хүрээнд бол судлаачид болон одоо олон төрлийн судалгааны ажлуудыг одоо хэвлэж нийтлүүлж байна.